Яг ихэлсэн 2025 оны анхны вебинар үгээр эхэлж. Тэгээд шинэ оны минь 25 онд эзлээ үргэлжлүүлээд одоо гоё ярилцна гэж авч ирсэн бодчих. Юун дээр хоёр таслаад явж ирсэн бичин тэгээд YouTube дээр тавигдах хэсэг тэгээд манай төлөвлөлтөө уншигч нарт зориулсан хэсэг гэдэг ерөнхийдөө ороод тэгээд бас 24 онд 23 онд ерөнхийдөө яг Luna Crash болсноос хойш бас миний өөрийн гаргасан бас ямар алдаанууд байсан бэ яг өнгөрсөн хугацаанд яг бас юу сургацсан бэ гэдэг талаараас өнөөдөр бас хүмүүстээс тоонхон бас ярилцъя гэж бодож байна. Танаас хэрэгтэй мэдээлэл байж болох юм гэж бас бодлоо тэр тал дээр. Тэгээд зардал талаас гэх юм бол миний магистр файнал дууссан 2 жил хагас явж гисэн сургууль давхар суралцаад сургууль сурна гэдэг бас тоглоом биш юм билээ. Тэгээд яг их сургуульд ороод хажуугаар нөгөө хөрөнгө оруулалтын ингээд группийн танилцуулаад явахаар яхаа даалгавар энэ хийгээд явчихдаг. Тэгээд ямар ч гэсэн үргэлжлүүлээд энэ дэлгэц бас нэлээд идэвхтэй байгаад YouTube дээр ч гэсэн ороод контентод нэлээд сайжруулдаг бидний төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ямар ч гэсэн харъя. Тэгээд за вебинар л орё да. Тэгэхээр сүүлийн үед шүү те мөчөртэй болон дээр бид нэр ямар мэдээлэлд оруулсан гэхээр хамгийн сүүлд бид нэр дараагийн 100x зурвал AI agent-уудын төсөлтийг хэрхэн харилцах вэ? 2015 онд багтандаа нэг хугацаанууд DeepSeek version 3 гарлаа. Тэгээ Японы Coinbase гэдэг ийм пост орсон. Тэгээд энэний өмнө нь болохоор бас вебинар хийж амжаагүй ямар пост гэсэн мэгээр 2025 онд нэг 20 арилжаа буюу 20 ширхэг хугацааны саналыг бид нэр оруулсан. Дээрээс нь AI agent төслүүдийг дэлгэрүүлэн харах гэдэг энэ хэсэг орсон. Тэрний өмнө бид нэр дараагийн 100x цуврал химэл оюунхаа зах зээлд нь оёсоор байна гэдэг энэ хүү пост ороод энэ дээр бид нэр вебинар хийсэн. Тэрний өмнө бид нэр дараагийн NFT bull market-тэй холбоотой болон санал зоос болон хувьцаанууд гэдэг дугаар ороод тэрний өмнө бид нэр юу ярьж ирсэн бэ гэхээр дараагийн Luna тэгээд AI social media crypto зах зээлийг disrupt хийгээд эхэлсэн байна гэдэг нэг иймэрхүү контентууд ярьсан байна. Тэгээд энэ Luna-тай холбоотой яриа болохоор юуг харуулсан бэ гэхээр энэ зах зээл дээр нэлээд дэлгэрүү одоо virtual protocol гэдэг одоо яг энэ доос нь будаалаад байгаа энэ зүйлийг бид нэр ярьсан. $1.46 цент багт ерөнхийдөө бол мөчөртэй болон дээр ярьсан байгаа. Тэгээд энийг одоо жишээ нь ингээ харах юм бол $5 байгаа байхгүй юу? Тэгээд дээрэс нь бид нэр өнгөрсөн хугацаанд бид нэр энэ олон дугааруудаар бид нэр онцож бид нэр юуг ярьж ирсэн бэ гэхээр AI16Z-ийг бид нэр бодлож аваа гэдэг би юун дээр мөлжөлтэй болон дээр бид санал болгож оруулсан. Тэгээд энэ төслийг бид нар анх гарч ирээд сүртэй өсөж амжаагүй байхад нь хүртэл ярьж эхэлж ийсэн. Тэгээд нэлээд ерөөхдөө судасны үндсэн дээр энэ бол маш чухал төсөл юм байна гэдэг үндэстэн түрээд энэ төслийг бид худалдаж авах сандыг өгсөн. Тэгээд хэд хэдэн төслүүд төр ер нь санал өгсөн. Өмнөх 100x-ийн турлын доосон дээр санал өгсөний дараа 3 хоногийн дотор 5x хийчээд тэгээд унаад одоогийн байдлаар бол нэг яг анх санал болгосон хаштаас нэг 50-60%, 70-80% нь өндөр ерөнхийдөө бол хашны байгаа. Ийм их ерөнхийдөө дүр зургтай байгаа. Тэгээд яг манай нөгөө төлбөртөө өрөөнд байдаг улсууд байх юм бол яг эдгээр үнэхээр танилцтай харилцаанууд хийгээд байгаа мó яг үнэхээр гайгүй саналууд орж ирээд байгаа мó гэдэг дээр гайхаж байгаа улсууд байх юм бол тэрийг хальт дуртыг гэж бодлоо. Тэгээд хамгийн сүүлийн репортоо ерөнхийдөө бол тэгээд онцлоод яриа. Тэгээд 25 оны 20 харилцаа энэ гэдэг датуудыг бол төлөвлөлтөө унших хэрэгтэй ерөнхийдөө бол сонирхол гаргаж үлдээсэн байгаа. Тэгээд 2020 хугацаанд чинь заавал бүгдийг авах албагүй. Эсвэл зүгээр элдвийн байдлаар одоо чинь юу гэдгийг тэгээ энэ яриа дээр юм байна. Энэ мяа юм байна гэдэг гэж болмооргүй байх юм бол одоо чинь юу гэдгийг бүгдийг $1,000 аваад жишээ нь ингээд бүгдийг нэг хэмжээгээр л авах гэсэн үг байхгүй. Заавал $1,000 гэсэн үг шүү. Одоо чинь $20,000 байлаа гэх юм бол $20,000 чинь авч авах. Тэгээ equal weighted буюу ямар нэгэн байдлаар алдаа гарах магадлал айгүй багтай тиймэрхүү байдлаар авч явдаг. Тэгээ хөрөнгө оруулалтын нэр юу гэхээр бид нөгөө тэгж миний гаргадаг бас айгүй хатаануудын нэг нь юу вэ гэхээр зарим нэг төслүүдийг за энэ бол арай илүү явах юм байна гэж одоо тэрэн дээрээ илүү хүмүүс хийждэг. Тэнгүүт нөгөө илүү явахгүй юм байна гэж бодож ирсэн нь илүү гүйцэтгэх сайтай байгаад гэх юм. Тэгээ иймэрхүү хатаануудыг ерөнхийдөө бид гаргаад байдаг. Өөрөөр хэлбэл макро мэдэн дээр сүртэй мэдээлэл бол ерөнхийдөө байхгүй. 1 сарын 3-нд ISM Manufacturing PMI гарна. Тэгээд non-farm payroll
1 сарын 10-нд гарах юм байна. Тэгээд инфляцийн дата болохоор 1 сарын 15-нд ерөнхийдөө гарна гэсэн иймэрхүү ерөнхийдөө үзүүлэлттэй байгаа. Тэгээд сүүл зах зээл яагаад унсан бэ гэж харж байгаа бол бидний энэ дээр хальт ярилцсан байна. Тэгээд Төв банк бодлогын хүүгээ бууруулчаад мэдээлэл гарлаа 30 минутын дараа ерөнхийдөө бол press conference хийдэг. Press conference дээр Паулийн яриа болохоор юу байсан бэ гэхээр яриа илүү hawkish, дээрээс нөгөө нэг economic projection-ы paper гарч ирсэн. Economic projection дээр юу гэж гарсан бэ гэхээр 2025 оны төгсгөлөөр ерөнхийдөө бол Төв банкны бодлогын хүү хаан байх гэдэг хэмжээ маань болохоор дахиад нэг 2 удаа cut хийхээр ерөнхийдөө бол тийм дүр зурагтай харагдсан. Гэхдээ гол юм нь юу вэ гэхээр Төв банк ерөнхийдөө cut хийж байгаа гэдэг нь байна байхгүй. Тэр нэгсэн дээр гэхээр cut хийж аваад одоо гинт hike хийхүүл гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг хэдий cut хийж байгаа хэмжээ маань өөрөө их юм уу бага байж болох ч гэсэн гол чиглэл маань өөрөө доошогоо буюу ерөнхийдөө бол Төв банк маань өөрөө dovish байна гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг том зургаар нь харах юм бол Төв банк маань өргөжлүүлсэн зах зээл дээр бол одоо илүү тийм ерөнхийдөө буулш нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Юу юм байр суурьтай байна гэж ойлгож байна. Тэгээ өнгөрсөн хугацаанд яг би мундаг макро шинжээч биш гэсэн өнгөрсөн 2-3 жил ер нь Төв банкыг дагаад Паул ярианд ингэ сонсож явж байхдаа ойлгосон юм нь юу вэ гэхээр Паулийн хувьд бол үйлдэл нь акшн буюу үйлдэл нь болохоор айгуу dovish. Манай хүн болохоор ярианууд нь үе ерөнхийдөө нэг жоохон ингээ hawkish болж байгаа зэрэг дэдэг тиймэрдүү Fed speaker юм шиг надад санагддаг. Тэгэхээр юу вэ гэхээр яг эдийн засгийн хямрал болох сонирхол байхгүй, санхүүгийн ямар нэгэн тийм хямрал болох сонирхол байхгүй. Тэр үүрэг хариуцлагаар нэлээд ерөнхийдөө ухаан сольж байгаа учраас яг энэ санхүүгийн зах зээлийг бол илүү тогтвортой байх тал дээр бол илүү сайн анхаарч байгаа мó гэдэг хэл гаргаж болохоор ягаад гэвэл банкны хямралтай үед BTFP гаргаж ирээд Bank Term Funding Program гэдэг гаргаж ирээд тэгээд зах зээлийн ерөнхийдөө дэмжиж энэ төр явуулсан иймэрдүү өнгөрсөн хугацаанд хийсэн шийдвэрүүд нь харж болохоор байгаа байхгүй. Тэгээд Percent-ийг ерөнхийдөө төрийн сангийн нарийн бичиг болох юм бол зах зээл бол тэрийг бол нэлээд буулс гэж бас үзээд байгаа. Тэгэхээр тэр хүний би жишээ сайн мэдэхгүй ч гэсэн яг өмнө ингээд hedge fund ажилладаг байсан Бахлиус энэ гэдгийг үзэж байгаа ч гэсэн яг бусдаараа сайн мэдэхгүй шүү дээ. Гэхдээ яг эдийн засгийн холбоотой яг бодлого энэ тэр юмнууд ингээд сонсох юм бол ер нь бол нэлээд буулс шок хийж байгаа. Ягаад тэгэхээр growth буюу яг эдийн засгийг ерөнхийдөө өсрүүлэх замаар одоо эрчимтэй өсөх замаар одоо энэ үрийн асуудлаас гарна гэдэг нэг иймэрхүү шийдэл төр илүү байр суурьтай байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол үрийн өртөө байгаа одоо асуудлыг шийдэх хоёр ерөнхийдөө хөлбөр байдаг. Тэрний юу вэ гэхээр нэгт болохоор инфляц, нөгөөт нь болохоор хурдтай өсөх. Тэгээд Америк бол ерөнхийдөө хурдтай өснөөр энэ үрийн асуудлыг шийдэж чадна гэдэг энэ байр суурьтай бол Трамп болон тэгээд Трампын администрашн гэдэг тийм хандлагатай байгаа гэдгийг манайх хүмүүс ойлгож байна. За DeepSeek гэдэг нэг юм large language model гарсан. Тэгээд энэ хүү large language model маань юу вэ гэхээр бусад ингээд энэ одоо яг ингээд large language model-ыг ийм олон төрлийн benchmark-аар ингээд хооронд нь шалгадаг юм байна л да. Одоо ингээд mathematical code, англи хэл, Chinese гэдэг ийм юмнууд байгаа байхгүй. Тэгээд тэн дээр нь тестүүд аваад аль нь илүү байна гэдэг үзэнгүүд энэ бас маш олон үзүүлэлтээр ерөнхийдөө маш сайн байгаа байхгүй. Тэгээд энэ хятадаас гарсан бас энэ Qwen гэдэг энэ моделээс энэ бол Alibaba-тай холбоотой энэ модель юм байна гэдэг бид бол өмнө ярьж ирсэн. Тэгээд Llama бол Meta-гаас гарсан, Claude бол энэ Anthropic гэдэг компани гаргасан, GPT-4o гэдэг маань энэ болохоор ChatGPT-ийн гаргасан юм моделүүд байгаа. Тэгээд ChatGPT-ийн сүүлд гарсан энэний дараагийн модель нь болохоор Chain of Thought гэдэг модель байгаа. Гэхдээ тэр моделүүд нэлээд өмнөдөө тэгээд явандаа бол одоо чинь юу гэдэг нэг баг асуулт асуухад л баг $1000 зартай байхаараа иймэрдүү модель байна гэдэг яригадаад байгаа. Тэгээд ямар ч байсан large language model-тай холбоотойгоор зах зээл дээр өнгөрсөн жил шинжээчдийн дунд тогтсон байсан бодол маань юу байсан бэ гэхээр Америкийн дээр ерөнхийдөө нэлээд тэргүүлсэн юм байна. Хятадаас нэлээд хотолцлоо гэдэг юм байр суурьтай байсан. Ягаад тэгэхээр Хятад өөрөө хаан цэглэдэг учраас хаан ашиглаад одоо жишээ нь гэдэг амар ухаадаг тийм л оюухан боловсруулах боломжгүй байна гэж бодож исэн бол Хятадын тухайд бол хаан ашиглах шаардлага байхгүй. Тэр чихэн угаасаа шууд англи контентын дээр угаасаа боловсруулах явж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ Америкас гарч ирж байгаа мундаг модулуудаас илүү энэ модулуудыг айл хэдийн гаргаад хэлсэн. Тэгээд энэ DeepSeek-ийн яг technical detail-ыг бол бүрэн тайлбарлах хэрэгтэй. Яг би ч өөрөө ойлгох хэрэгтэй. Яг тэгэхээр одоо энэ модулийг чинь сургана гэж нэг асуудал байгаа. Сургасны дараа хэрэглэнэ гэж нэг юм байна. Сургана гэдэг нь болохоор train, дараад нь хэрэглэнэ гэдэг нь болохоор inference гэж яриад байгаа байхгүй. Сургаж байгаа process дээр эднэр маш одоо efficient одоо аргуудыг техникүүдийг хэрэглээд энэ сүүлийн модулийг бол $5 сая одоо бий болголоо гэдэг юм уу ярьж байгаа. Тэгээд энэ төрлийн модулууд бол доохож $50-200 сая зарцуулагдаж ерөнхийдөө босдог гэж үзэж исэн бол одоо $5 сая энэ төр босож байгаа нь
хятад яхаарахгүй энэ хиймэл оюухантай холбоотой зах зээл дээр айгүй хүчтэй орж иж байгаа юм тийм одоо ажиглаж байна. Тэгэхээр яг хятад эдийн засаг айгүй сул байна, онцгүй байна, хятад зүрэг олгож байна. Хүн амтаа одоо юу гэдэг ажиллах насны хүн алга байна гэдгээ зөндөө юмнууд нэгддэг. Гэхдээ яг технологийн салбар нь бол ерөнхийдөө цаашдаа өсөлттэй байх юм байна. Хятадаас гарч ирж байгаа энэ технологийн салбарт хэрэгжүүлж байгаа компаниуд дээр ч гэсэн ер нь бас анхаарал хандуулах нь чухал юм биш үү. Тэгээд ерөнхийдөө клауд технологитой холбоотой компаниуд дээр анхаарал хандуулах нь зөв юм биш үү гэдэг ийм байр суурь дээр бол би сүүлд бол нэлээд итгэл өнөмжтэй өндөртэй болж эхэлж байгаа. Тэгээ яг энэ төгөр бол одоо чиний бичсэн байгаа юм л да. 53 хуудасны technical page-ийн нэг унших юм бол үнэхээр одоо impressive байна гэж ерөнхийдөө бол ярьсан байгаа. Тэгээд энэ мэдээ сонирхолтой мэдээлэл гарсан. Тэгээд энд хөгжүүлэгчийн төр усууд байх юм бол DeepSeek-ийг ашиглаад app энэ хөгжүүлж болно. Тэгээд өдөр тутамдаа large language model хэрэглэдэг усууд байх юм бол сүүлийн үед юу болсон бэ гэхээр би ChatGPT-ийг мөнгө төлж хэрэглэдэг байсан аахгүй. Сүүлийн үед би мөнгө төлж хэрэглэхээ болж байгаа. Тэгэхээр айгүй олон сонголтууд байдаг байсан. ChatGPT нэгт болохоор тодорхой хэмжээгээр үнэгүй угаасаа хэрэглэж болдог. Тэгэнгүүтээ Google Gemini хүн хэрэглэж болно. Meta AI хүн хэрэглэж болно. Twitter-ийн Grok хүн хэрэглэж болно. Brave-ийн браузер жишээ дотроо өөр AI-тай болсон. Гэх мэт ингээд явах юм бол зах зээл дээр амар олон төрлийн AI-ийн угаасаа сонголтууд байдаг учраас заавал төлбөр төлөх шаардлага болохоо нэгнийх нь лимит хүрчих юм бол нөгөөт нь хэрэглээд байх боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ DeepSeek-ийг бол ороод одоо тапын хэрэглэе гэдэг юм бол бас үнэгүй. Тэгээд нөгөө хүчрэх модель хүн болгон үнэгүй хэрэглэх юм боломжтой болж байгаараас гайхалтай юм болоо гэж бас бодлоо. Яг макро дээр болохоор айгу богино. Ганцхан чатлаа. Тэгээд дараа жил Max 7 гэж яриад байгаа энэ компаниуд маань ерөнхийдөө бол одоо зах зээлийн нийлэн тэргүүдэд хүчтэй өссөн бол одоо 2025 оноос эхлээд ерөнхийдөө Max 7-ээс бусад хугацаанууд маань бас илүү хүчтэй өсч эхэлнэ. Өөр дөнгөсөөс ч илүүтэйгээр ерөнхийдөө бол одоо growthтэй байх нэ гэдэг иймэрдүү таамагуудыг зах зээл маань гаргаад эхэлсэн. Тэгээд Төв банк маань бодлогын хүүгээ бууруулж байгаа энэ хүн нөхцөл байдал маань өөрөө жижиг дунд бизнесүүд маш тийм эерэг мэдээнүүд байх юм болов уу гэдэг ийм таамаг зах зээл дээр байгаа. Тэгээд NFIB гэдэг жижиг бизнес эрхлэлтүүд хүмүүсийн дундх sentimentтэй холбоотой судалгаа ерөнхийдөө бол гардаг. Би андуураг бас сард нэг үйл 7 хоног нэг гардаг. Тэгээд тэрхүү судалгааны дагуу бол энэ жилийн 100 интер ерөнхийдөө хүмүүсийн sentiment нэлээд муу байсан бол Trump ерөнхийлөгч болно гэдэг сургаал sentiment бол нэлээд сайжирсан. Тэгээд Америкийн жижиг бизнес эрхлэлдэг улсууд илүү ерөнхийдөө public land илүү сонгуул сонирхолтой байх юм байна л да. Тэгээд sentiment яагаад чухал вэ гэхээр sentiment маань өөрөө хүмүүсийн одоо хүлээлт сэтгэл зүй ямар байна гэсэн үг байхгүй. Тэгээд бизнес эрхлэлдэг улсуудын хүлээлт сэтгэл зүй өөрөөсөө сайн байх юм бол юу гэхээр илүү зоригтойгоор дахиад хөрөнгө оруулалтууд хийн, илүү зоригтойгоор бизнесээ дахиад хэлнэ, илүү одоо зоригтойгоор дахиж одоо худалдаа авалтууд хийн гэдэг юм уу те. Тэгэхээр нэгсэндээ ганцхан sentiment сайн байна гэдэг нь одоо юу гэдэг нь сэтгэл зүйн асуудал гэлгүй цаашаа энэ маань дахиад нөгөө шийдвэр гаргах процесс орж ирж байгаа тийм чухал нөлөө учраас яг Америк эдийн засгийн цаашдаа гэсэн хүчтэй байх юм байна гэдэг энэ дүр зургийг бас харуулж авах боломжтой байна. За юун дээр чартны тухайд болохоор бид нэр өнөөдөр болохоор шинжилгээд маркетод хаалтайсан. Тэгээд 31 зах зээл бол хаалттай ингэж хаагдсан. Тэгээд энэ байна хол ерөнхийдөө энэ саппорт дээр ерөнхийдөө хаагдсан гэж үзэж байгаа. Тэгээд хэрвээ энэ левелийг алдах юм бол 5800 хүртэл ерөнхийдөө явах боломжтой. 5800 дээр юу байгаа вэ гэхээр Трампыг ерөнхийлөгч болсны дараа 5800-аас эхэлж ерөнхийдөө зах зээл маань хүчтэй өсөж эхэлсэн байгаа даа. Тэгэхээр тэр гапыг ерөнхийдөө харах юм бол 5800 хүртэл ерөнхийдөө унах боломжтой. Одоогийн байдлаар 5800-аас шууд доошоо гоожод явчихна гэдэг ийм хүлээлтүүд байхгүй. Хэрвээ үнэхээр унаад явдаг юм бол ямар ч зах зээлд нь юу гэхээр нэг шулуун шугамаар унахаас илүүтэйгээр баагаар ерөнхийдөө бол унаад явдаг. Гэхдээ 100 Японы carry trade unwind хийсэнтэй холбоотой нэг өдөр айгу хүчтэй нэг унсан шүү дээ. Би бас видео хийгээд энэ дахиад унц үргэлжлэх юм бол 5000 унах боломжтой тэр ярьчихсан. Гэхдээ арайч 5000 хүртэл унаагүй. Тэгээ ямар ч гэсэн ойрын хугацаанд бол яг нэг тиймэрдүү ивент бол болох магадлалыг бол баг гэж үзэж байгаа. Гэхдээ Pix дээр юу ажиглагдаад байгаа гэхээр Wixman сүүлийн хэмжээнд айгу suppressed байсан бол одоо Wixman айгу тийм сүүлийн үед чөлөөтэй хөдөлгөлтэй байгаа. Юм л болохоор 20 дэшээс савлгаа зэрэг тэр юу гэхээр савлгааны индекс маань урд өмнөхөө бодвол илүү их савлгаа ихтэй савлгааны индекс маань өөр айгу тийм савлгаа ихтэй зах зээл дээр ерөнхийдөө бол нэг юм огцом хөдөлгөөнүүд ихтэй болоод хийж байгаа нэг юм төдөө зүгүүд ажиллаж байгаа. Гэтэ тэн дээр одоо юу гэдэг энэ бол ийм чинь одоо тэгж ярилцах юм гэсэн юм биш. Тэгвэл нэг тийм ажилт ерөнхийдөө харагдаад байгаа. Энэ удаагийн репорт маань крипто дээр ерөнхийдөө бол 20 төсвийг бид нэр оруулж ирж ерөнхийдөө бол ярьсан. Тэгээд
Octonet гэж шинэ нэг юм төсөл байгаа. Тэгээд энэ маань болохоор AI-тай холбоотой зөндөө олон ерөнхийдөө хэрэгсэл одоо туулуудыг гаргана гэдэг ярьж ирсэн нэг юм төсөл байгаа. Энийг бас ерөнхийдөө бол харсан. Hyperbolic гэдэг нэг юм төсөл байгаа. За ч энэ ч үйлээ. Тийм. Тэгэхээр энэ тооцоололтой холбоотой юу зарах юм бэ лээ. Тэгээд ингээд нийтээр харах юм бол NVIDIA-гийн хөрөнгө оруулалт хийсэн амар олон дата центрүүд бариад байгаа компани болохоор CoreWeave гэдэг компани байгаа байхгүй. Тэгээд CoreWeave-тэй харьцуулбал биш үү эдний H100 гэдэг NVIDIA-гийн GPU хүрээсэлж байгаа хань шин 2 дахин хямдхан юм билээ. Тэгээд энэ төсөл бас крипто зах зээл дээр бас нэлээд гар татаад бас хүрхэн явж магадгүй хаа. Гэтэ ямар ч юм нэг юм төсөл байсан. Spore гэдэг нэг юм төсөл гарсан. Энэ Spore гэдэг төсөл айгу очиртай энэ гаргасан нөхөр нь миний ойлгож байгаагаар Fala Network-ийн developer. Тэгээд хамгийн анхны Spore гэдэг AI нь Adam Eve гэдэг хоёр AI гаргаад тэгээд тэрэн дахиад доошоо ингээд AI гаргаад ингээд хүүхдүүд гаргаад байна. Тэгээд илүү хин нь амжилттай байна, хин нь амжилтгүй байна гэдгээс нь хамаараад амжилттай байгаа AI-уудынх нь одоо юу гэдгийг тодорхойлж ирсэн шинж тэмдэг ч гэдэг юм уу те. Одоо DNA гэж яриад байгаа байхгүй те. DNA нь ингээд өөрөх нь хүүхд рүү өвлөөд явдаг юм. AI төсөл байгаа байхгүй. Тэгээд яг энэ олон төрлийн ингээд AI одоо нэг шиг AI agent биш олон шиг AI agent-ууд ингээд хамтарч ажиллахыг ерөнхийдөө одоо зах зээл дээр юу гэж яриад байгаа гэхээр swarm гэж яриад байгаа. Тэгэхээр хит хит ерөнхийдөө сүүлийн крипто дээр айгүй хүн болгоны мэдих шаардлагатай хэлбэр гардаг юм гэсэн. Бид нэр хиймэл оюуханы чухал хувьсгал маань ерөнхийдөө юугаар ихсэн бэ гэхээр бид нэр LLM буюу large language model гэдэг юм хэлсэн шүү дээ. Large language model маань юугаараа зах зээлийг айгүй тийм гайхшруулсан бэ гэхээр нөгөө application чи яг хүн шиг одоо сэтгэдэг юм шиг тийм хүн шиг ингээд яриад эхэлсэн. Тэгээ асуултууд нь хариулж мариулаад одож модоод эсэвчж мичээд өгүүлбэр англи хэл дээр ингээд өгүүлбэр жишээ параграф гэх юм бол алдаагийн засч масаа дэлгэрүүлж бичиж өгч мөгөө хэмжлэн тийм ийм болцсон байгаа даа. Тэгээ шалгалт авах юм бол шалгалт хийж өгч мөгөө. Би бас сая сургууль сууж байхдаа зөндөө AI жишээ даалгаврын дээр хийхэд нэлээд хаалцсан. Тэр ийм хэрэгтэй болоод эхэлсэн. За тэгэнгүүт яванда компани чинь 1000 ажилтнтай байсан бол нөгөө 1000 ажилтны чинь жишээ нь юу гэдэг юм 100 хүн ажиллуулаад 900 хүний зүгээр шууд ингээд AI-аар ч юм уу ороод компьютероор орж боломжтой юм шиг гэдэг нэг ийм концепт шинээр гарч ирж байна гэсэн. Тэрхүү яг ажил хийдэг тодорхой үүрэг хариуцлага өгөөд үйл хийдэг ямар ч төрлийн AI гэдэг AI agent гэж яриад байсан. Тэгээд энэ AI agent-тэй холбоотой яриануд бол зах зээл дээр гараад удаж байгаа. Энийг OpenAI гэдэг энэ улам ерөнхийдөө одоо public дээр ерөнхийдөө хувьцааны арилждаг янз бүрийн компаниуд чинь зөндөө ярьж ирсэн. ChatGPT-ийн цаатал дээр нөгөө нэг OpenAI-ийн ч гэсэн багийнхаа айгуух ярьж ирсэн ийм концепт байгаа байхгүй. Тэгвэл яагаад энэ маань өөрөө крипто дээр ингэж орж ирээд ингэж амар шуугай дэгдэгээд байгаа юм бэ гэж бодсон чинь крипто нэг талаасаа биш тийм зүгээр байгаа нэг ийм концептыг сүүл бид анхаарал татж байгаа концептыг санхүүгийн хэрэгсэл болгож хөөрөх чадамжтайгаар айгуу ондоо байгаа байхгүй. Одоо жишээ нь бид нэг AI agent энэ окей large language model гэж нэг тоохгүй шүү дээ. Тэнгүүд крипто юугаар амар зөвүүн байгаад байгаа гэхээр зах зээл дээр ингэж анхаарал татаад байгаа viral болоод байгаа контентуудыг гаргаж ирэнгүүтээ шууд AI одоо юу гэдэг токентэй олгоод тэрийг борлуулаад хийчих байгаа байхгүй. Тэрүүгээрээ айгу өрөмж гэсэн. Тэгэхээр өөрөө бид нар чинь AI өдөр тутмын хэрэглэгчийн тулд хэрэглэгчдүүд бодсон Монгол зүгээр ажилтнууд хийгээд ингэ явдаг хүн ч байж болсон зүгээр ямар нэгэн байдлаар чинь энэ хувьсгал итгэжих юм бол бид нэр өөрсдөө мөнгө оруулж ирээд энэ дээр боцоо тавих боломжтой болгож байгаагаар одоо айгу өрөмж байгаа. Тэгэхээр ягаад гэвэл санхүүгийн layer гэдэг зүйлийг өөрөө энэ decentralized blockchain нь өөрөө бий болгож байгаа. Тэгээд шинэ төрлийн санхүүгийн систем гэж яриад байгаа ч өөр юм утгатай шүү дээ. Тэгэнгүүт дахиад нөгөө талаас нь бодох юм бол за үнэхээр AI agent байна хүнийг орлоод янз бүрийн хүмүүсийн хийдэг үйлдэлүүдийг хийх юм бол хүний амьдралд байгаа хамгийн чухал зүйл чи юу гэхээр ерөөсөө гүйлгээ хийх штеп. Юм худалдаж авах, юм төлөх, хөрөнгө оруулалт хийх те, юм авах, зарах гэдэг. Тэгэнгүүт бодит амьдрал дээр бол эдгээр чинь нөгөө ID байхгүй, жолооны үнэлэх байхгүй, гадаад пассворд байхгүй юм чинь. Банкны данс интернет гэж юм байхгүй. Тэгэнгүүт блокчейн дээр болохоор хүн хинээс зөвшөөрөл авахгүйгээр өөрөө аккаунт нэгээд тэрэн дээрээ мөнгө байршуулад тэргүүрээ хөрөнгө оруулалт хийгээд наашаа цаашаа болох боломжтой учраас нөгөө AI agent-тэй холбоотой experiment буюу туршилтуудыг бол блокчейн дээр хийх нь бас хамгийн төхөөрөмжтэй юм байна гэдэг нь бол нэлээд тодорхой болоод байна гэж ойлгож байна. Яг энэ санхүүгийн layer талаас бодох юм бол тэгээд одоо ингээд meme coin-уудыг арилжчихин, shit coin-уудыг арилжчихин тэгэнгүүт чинь энэ арилжаануудыг магадгүй хиймэл оюухан хүнээс дээр хийх юм шүү гэдэг бодох юм бол баг ойлгомжтой байх гэдэг. Ягаад тэгэхээр нэгт ямар ч удах юм байхгүй маш хурдан судалгаагийн гүйлгээнүүдийг шууд хийгээд явчихсан гэх мэт. За тэгвэл Spore AI маань болохоор амар зөвүүн нь юу вэ гэхээр Pumped.com дээр яадаг вэ гэхээр хүмүүс доос гарах
гаргах гээд одоо чинь юу гэдэг өөрийнхөө өнгөсөн ингээд хиквэ бий болгоод зураг оруулаад лого оруулаад ингээд зоос гаргачихна. За зоос маань гарлаа. 500 мянга ч үзээд тодорхой нөгөө нэг зах зээлийн үнэлгээнд ортол тэрхүү нөгөө нэг зоосон дээр чи пул үүсэхгүй байхгүй. Тэгээд дараад нь чи амжилттай явчих юм бол пул нь үүсээд ингээд явцдаг. Тэгэнгүүт зах зээл дээр юу вэ гэхээр хүмүүсийн арилжахтээс илүүтэйгээр янз бүрийн одоо quant trade-рууд орж ирвэл компьютер ашиглаад шууд нөгөө snipe хийх буюу contract deployed болохоор шууд худалдаад авчдаг юм уу те ийм ерөнхийдөө байдлаар аюух мөнгнүүд ерөнхийдөө хийгээд хийцэн байгаа. Тэгэхээр тэгэнгүүт эдгээр болохоор юу вэ гэхээр anti sniper буюу зөндөө олон төрлийн ингэж хүүхдүүд гаргаад тэгэнгүүт нөхдүүд чи яг гэхээр нөгөө төрүүлээд нөгөө жирийн хүмүүс худалдаж авахаас өмнө нөгөө ботнос чи худалдаж авч чадчих. Тэгээд тэгэнгүүт нэг snipe хийснүүдийн бүгдээрингийн зараад хаяад тэгэнгүүт чи ашиг хийж чадчих. Ягаад гэвэл тэр чинь бот худалдаад авчингууд нь нөгөө зоосоо дам хийчихэнгүүт угаасаа солооныгоо шүү соосоор ашиг өгдөг. Тэгээд зөндөө олныг ингэж донж хийсээр байгаад ерөөснөө снайперуудын авч чадаагүй цэвэрхэн байгаа эйжентээ авч үлдээд тэгээд тэрийг төрүүлээд ингээд яваад байгаа байхгүй. Тэгээд айгуу тийм сонирхолтой контент. Тэгээд яг энэ AI-тай холбоотой контентууд маш хурдтай явж байна. Тэгээд зах зээл маань өөрөө хурдтай хөдөлж байгаа учраас би яг энэ AI-тай холбоотой төслүүдийг гэсэн би айгуу хурдан ерөөдөө оруулаад ингээд яриад явна. Тэгээд манайхан бас дагаад ерөөдөө сонирхоод явах хаа. Тэгээд Aura.fun гэдэг энэ бас нэг юм төсөлтэй. Өөрөө нэг хэдэн асуултууд ингэж асуугаад өөрөөсөө нэг юм AI гаргаад тэгээд энийг лонч хийчихэн. Тэгээд энэтэй холбоотойгоор оноо цуглуулад энэ төсөл нь бодвол юу авах юм бол зоос гарах юм бол урамшил авах юм шиг. Тэгээд энэ ингээд хүмүүс яа гэдэг point дээр цуглуулад хэлсэн байгаад энэ бас надад сонирхолтой санагдсан. Тэгээд энэ Piranha гэдэг энэ бас оноо цуглуулад энэ AI-тай холбоотой төсөл биш. Энэ stablecoin-тай холбоотой төсөл. Тэгээд энийг санаж байгаа бол breakpoint дээр ямар ч гэсэн орж ирсэн төсөл байсан. Тэгээд Board of the Binance Labs тэгээд Anatoly өөрөө тэгээд Primitive Ventures гэдэг эднээс бас мөнгө олсон юм төсөл байгаа юм байна. Тэгээд stablecoin-тай холбоотой төсөлд ерөнхийдөө энэ циклик гэсэн би аяг хүчтэй гэж бодож байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор би MakerDAO тэгээд Curve тэгээд төсөлд ерөнхийдөө санал болгож ирсэн. Curve-ийг би 4-5x ерөнхийдөө хийж болоо гэж энэ удаагийн ерөнхийдөө өсөлт эхлээс өмнө ярьж ирсэн. Тэгээд яхахгүй 4-5x хийсэн. Тэгээд тэрийг дагаад ярилцсан усуд байгаа л нэлээд ашигтай харилцсан байх хэвээр. Тэгээд микро гэсэн би буулж байна гэдэг хэлсэн. Микроос аяг хөөрхөн явсан. Тэгээд Solana дээр яг юм төвлөрсөн нэлээд мундаг юм stablecoin-ы төсөл гарах юм бол миний бодлоос үнэхээр сайтай болоод явах бах. Тэгээд ямар ч юм харъя. Hyperliquid маань өөрийн гэсэн chain-тэй, өөрийн гэсэн одоо юу гэдэг ecosystem-тэй болоод бүр ингээ хөгжөөд Hyperliquid дээр өөрсдийнхөө зоосыг арилжуулахын тулд хүмүүс бүр ингээ дуудлага худалдаа энэ хийдэг юм болоод явцсан. Тэгээд Hyperliquid-ийг анх гарч байхад би хүмүүс нийлээ санд болгож явж ирсэн. Би нийлээ олон оноод байсан. Америкт амьддаггүй байсан бол миний airdrop бол нийлээ олон $1,000 болсон. Тэгээд би airdrop аваагүй гэж жоохон шаардлагаад анх гарсан үнэлгээ дээр нь авах гэснээр болцсон аахгүй. Тэгсэн чинь 5-6x хийцэн. Тэгээд намайг дагаад надаас одоо аваагүй усуд байх юм. Sorry. Таад авцсан байсан бол 5-6x хийх боломж явж гэсэн байсан байлээ. Тэгээд үнэхээр угаасаа bullshit төсөл яхахгүй мөн л дөө. Тэгээд энэхүү төсөлд маань AI agent-ууд бас аль хэдийн хүмүүс Hyperliquid-ийг гаргаад хэлсэн байлээ. Гэхдээ миний бодлоор заяа Hyperliquid яг одоо hype нийлээ төрүүлсэн. Тэгээд яг энэ төсөл бол яг энэс цаашаага яг амар хурцтай ингэж анхаарал татж явахд нэлээд хэцүү байхаа гэж би бол бодож байна. Тэгэхээр токен гарч ирлээ, амар бүтээ савлаа, өслөө, үнэлгээ бол хэдэн тэрбум руу орж ирлээ. Тэгээд энэ бол бүр дэндүү алдаатай. Бараг 30 тэрбум доллар үнэлгээтэй болсон баха тий. Тэгэхээр надад бол энэ бол нэлээд ханцын шиг санагдаад байгаа. Би ямар ч гэсэн Waper гэдэг энэ бас AI төсөл орж ирсэн. Энэ төсөл маань бас хөрхөн бичиж оруулж ирэхэд бас нэг 10 сая долларын market cap байсан баха. Явж нэг ийм төсөл байгаа. За AI Agent Fi гэдэг нэг ийм төсөл бас гарч ирсэн байсан. Тэгээд энэ төсөл маань болохоор ZK Sync дээр байгаа. Тэгээд ZK Sync-ийг санаж аваад бид нар бас хэрэглээд airdrop авсан төслүүдийн бас нэг байгаа. Тэгээд би бас хит ерөнхийдөө айгүй амжилттай airdrop-ыг ерөнхийдөө санал болгож ирсэн. Нэг энэ байна. Яг нэг их мөнгө Google дээр энэ бол амжилттай төслүүд гэх юм бол Draft, Arbitrum гэдэг ерөнхийдөө нэлээд мөнгө ерөнхийдөө өгч ирсэн airdrop-ууд бас байгаа. Тэгээд бидний airdrop авчихсан chain-уудын нэг тэгээд ZK Sync-тэй гарсан юм төсөл байгаа. Тэгээд энэ төслийг эхлүүлсэн баг нь болохоор Hold Station гэдэг баг байгаа. Тэгээд энэ баг маань анх болохоор энэ AI чиглэл рүү ерөнхийдөө ихлээгүү. Илүүтэйгээр Smart Wallet гэдэг тал руугаа хөгжүүлэх хийсэн. Тэгээд энэ яг энэ
Зүгээр л одоо чинь юу гэдэг Robinhood-тэй холбоо. Robinhood Interactive Broker Center гэдэг яг одоо web 2 дээр байдаг brokers хэрэглэж байгаа юм шиг фидлингтэйгээр айгүй хурдтайгаар ерөнхийдөө крипто дээр future арилж болдог, leverage-тэй арилж болдог ийм exchange-ийг wallet дотор нь оруулдаг ийм төсөл байсан юм билээ. Тэгээ угаасаа тэрийг хийцэн. Тэгээ Вьетнам баг байгаа даа. Тэгээд энэхүү баг маань 12 сарын 12-нд ерөнхийдөө энэ AI agents-тэй холбоотой энэхүү платформыг гаргасан. Тэгээд энэхүү платформ маань одоо зах зээл дээр байгаа юутай төстэй вэ гэхээр virtual төстэй. Тэгээд virtual маань түрүүн би өвлөсөн шүү дээ 4 тэрбум долларын үнэлгээтэй олсон энэхүү төсөл байгаа. Virtual маань болохоор base chain дээр энэхүү токеныг гаргаж байгаа. Энэ болохоор ZK Sync дээр гарч ирж байгаа. Тэгээд ZK Sync-ийн нэлийн killer app болох магадлалтай болов гэж би бол харж байгаа. Тэгээд энэ хүү төслийн эйжентүүд маань цааталтаа юу хэрэгжилж байгаа гэхээр Elisa гэдэг operating system-ийг хэрэгжилж байгаа. Elisa гэдэг маань юу вэ гэхээр AI16-ийг гаргаж байгаа AI agent байдаг framework байгаа. AI16 Elisa гэдэг хүмүүс байгаа л энэ. Тэрнийг мөлжөлтэй болгон дээр ярилцсан. Тэгээд энэтэй холбоотойгоор ерөнхийдөө бид санал болгосон байна даа. Тэгээд хэд хатан гинэ. Тэгээд энийг хэвлээд эйжентүүд гарах боломжтой. За ийм төсөл байна. Тэгээд дараагийнхан Elisa хэрэглэж байгаа гэсэн байна. Hold гэдэг бас stake хийж болдог. Stake хийх юм бол одоогоор бол энэ API жоохон боо 100 дуртайсан хайн бол 370 дуртай ч байсан биш. Тэгээд энэ нөхөр бол авсан байгаа байхгүй. Бүрх ашигтай ажилласан байлаа. Тэгээд энэ чинь ингээд AWS гэдэг Amazon Web Services гэдэг айгуу мундаг cloud компани гэдэг. Тэрийг жоохон жоок басаад өөрчлөнгүүтээ AWS гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ трендийг бол ерөнхийдөө энэ AI16Z гэдэг ихчүүлсэн юм шиг надад санагдаад байна. Яг тэр Andreessen Horowitz-ийг өөрчлөнгүүтээ AI16 болгочихж байгаа байхгүй. Тэгээд нэг юм cloud computing platform болно гэдэг энэ бол одоо чинь энэ биний дөнгөсөө ярьсан AgentFi дээр гарч иж байгаа байхгүй. Тэгээд энэ бол нэг 5 тэрбум долларын market cap байсан. Peak гэдэг нэг юм блокчейн гарсан юм байлээ. Тэгээд энэхүү блокчейн маань болохоор юу вэ гэхээр Deepin зориулсан блокчейн. Тэгээд Deepin гэдэг нь юу вэ гэхээр decentralized юу гэдэг вэ? Decentralized physical infrastructure network. Одоо чинь сүүлийн үед ямар сонирхолтой Deepin-ууд гараад байгаа гэхээр тагилгаа машин чаржлдаг charger station-ы Deepin чинь гарсан байгаа даахгүй. Бид тэрийг судалж чаад амжаагүй зүгээр хайлт ерөнхийдөө авсан. Тэгэнгүүт яах вэ гэхээр тэр нэг charger худалдаж авах юм шиг байна. Тэгээ charger худалдаж авчаад тэрийг гэртээ юм уу бизнесийн гадаад ч юм уу ингэ серап хийн. Тэгээ хүмүүс машинаа цэнэглээд тэгээ орлого олоод тэгээ зоос мос өмшөөл аваад ингэ явах юм шиг. Айгуу сонирхолтой. Одоо Helium network чинь Helium-ийн тэр Wi-Fi device-ыг тавьж байгаа энэ тэгээд нөгөө 5G network дээр шеэрлж мэж болдог иймэрхүү төхөөрөмж тавиад тэгээд өөрөөсөө тэрнээс урамшуулаад тэгээ явж болдог. Тэгээ хамгийн сонирхолтой нь Helium болохоор T-Mobile-тай хамтарсан. Тэгээ T-Mobile маань Америкт одоо энэ үйл ажиллагаа явуулдаг хамгийн том өргөн телефон компаниудын нэг баггүй. Одоо AT&T, Verizon, T-Mobile гэдэг цааталт нэг толгой компани болохоор герман компани. Тэгээд тэднэртэй ингээ хамтарсан гих мэтлэнгээр тэгэхээр энэ Deepin гэдэг энэ хүлүүл байна. Сайнстаа ч гэсэн ерөнхийдөө нэлээд бодож байх боломжтой юм биш үү гэдэг нэг иймэрхүү юмнуудыг шинжээчнэр айгуух яриад байгаа. Тэгээд яг хуу одоо чи нэгэд Mizarгийн research интервьюдыг харах юм бол Deepin бол одоо бодоолно гэж яриад байгаа байхгүй. Тэгээд айл хэдийн 50 шиг Deepin гарч байгаа. Тэгээд ийм галзуу олон интеграшнтэй ийм олон Deepin-тэй ийм нэг chain гарсан юм байна. Тэгээд энэ хүү chain маань шүү дээ. 2.8 тэрбум долларын market cap-тай. Тэгээд намайг энэ репорт оруулсны дараа дахиад 28% өсчихөж. Энэ репорт гэдэг амар амжилттай репорт болсон заяа. Ягаад тэгэхээр репорт орлоо хөдөлж авлаа гэдгсэн бол өнөөдөр та ерөөсөө зөндөө олон зүйлүүдээ 30-аас 100% ерөөдөө ашигласан байгаа байхгүй. Тэгээд AHS-тэй холбоотойгоор бас дараагийн бас нэглээ сериусны ажиллах гэдэг блокчейнүүдийн нэг маань болохоор энэ Mode юм байна. Тэгээд Mode маань AI agents-тэй холбоотой hackathon хийсэн. Тэгээд энэхүү hackathon маань болохоор Solana-гийн hackathon-аас олон төслүүд ерөөдөө бас явуулсан байлаа. Тэгээд 667 registration явсан гэж байгаа байхгүй. Тэгээд 667 нь үнэхээр бүгдийг submission хийсэн юм уу бүү мэд. Solana-гийн hackathon дээр бол бараг 400 хэдэн төсөл центр байсан. Тэгээд 80-аад нь Sandy SDK хэрэглээд зөндөө олон бас 100-аад нь Eliza хэрэглээд ерөөдөө бол явж байгаа. Тэгээ Sui дээр бас Sui AI гэдэг бид бас төсөл гарч ирж байгаа юм байна. Дээрээс нь бас
soon гэдэг нэг блокчейн гарч ирж байгаа юм байна. Тэгээд энэ soon гэдэг блокчейн маань юу вэ гэхээр Solana-гийн EVM-ийг Ethereum EVM дээр хэд нэгтгэсэн. Тэгээд Solana Optimistic Network гэдэг нэг юм network-ос гарч байгаа юм байна. Энэ бас маш их сонирхолтой байх юм бүүмэд. Solana-гийн hackathon болсон гэдэг ерөнхийдөө бол ярьсан. Тэгээд Solana-гийн hackathon-оос гарч ирсэн бас нэлээд сонирхолтой зүйлүүдийг энэ 0x Jeff гэдэг энэ AI-тай холбоотой зүйлүүдийг бичдэг шинжиж бичсэн байгаа байхгүй. Тэгээд тэрний нэлээд сонирхолтой зүйлүүдийн нэг нь болохоор энэ Corex гэдэг нэг юм зүйл байлаа. Энд одоо таалагдсан. Founder-ын ярианаас таалагдсан. Үсэн ярьснаас аяг таалагдсан. Тэгээд энэ хүү тэнтэйгээр хэлж байгаа хамгийн анхны AI agent нь болохоор энэ Big Tony гэдэг байгаа. Энэ нэг 1.6 сая доллар маркет капиталсан магадгүй нэг хэдий дараас өссөн байж магадгүй. Ягаад гэвэл төсөөд байгаа учраас Bolt Trade гэдэг арилжаан дээр анализ хийдэг Johnson чигсаар гаргадаг төсөл. Тэгээд Project Plurus гэдэг энэ бас надад таалагдсан. PP coin гэдэг энэ зоостой. Тэгээд Оросны дараа бас энэ бас өссөн багш байсан. Дээрээс нь энэ төсөл байна. Send гэдэг төслийн Send гэдэг зоосыг 200,000 ширхэг аваад Telegram-ын loyalty group-т авсан усууд ерөөхдөө airdrop юм байна гэж би ойлгосон. Тэгээд AI хэрэгэлдэг DeFi Vault-ны төсөл энэ Vault гэдэг төсөл гарсан байна. Square Fund гэдэг төслийн documentation бичиг хинэтэрээд ерөөхдөө тусалдаг юм ерөөхдөө AI гарган дээрээс нь хөрөнгө оруулалтын DAO энэ гэдэг нэг юм бас гарсан байсан. X Combinator гэдэг AI incubator бас энэ төсөл бас гарч ирсэн юм байна. Тэгээд Elite Agents гэдэг utility agent-ууд гарах юм гинэ. Тэгээд энэ болохоор за энийг би бол монголоор үнэхээр орчуулж чадахгүй байлаа. Socrates AI гэдэг the agent launchpad and orchestration layer for agents, swarms and knowledge bases. Тэгээд ерөөхдөө яг хоо agent-ууд гаргадаг одоо launchpad буюу одоо нэг тийм virtual шиг энэ юм болох гэдэг шиг. Тэгээд orchestration layer гэхээр одоо хоорондоо ингэж харилцдаг гэдгийг дээр болохын гинэ. Тэгээд яг хоо энэ I'm not sure. Яг яхад Siamese гэдэг нэг юм төслийг бас олсон байлээ. Энэ болохоор Minecraft-тай адилхан AI agent-ууд ингэж бүгдээрээ байж болох юм ертөнц бий болгож байгаа юм гинэ. За Bloomworks гэдэг энэ болохоор нэг юм тоглоомын төсөл юм байна гэж би ойлгосон. Тэгээд энэ ганцхан нэг тоглоом гэсэн айгүй олон тоглоомнууд орж ирсэн. Тэгээд тоглолтоо ингээ боцоо тавьж байгаа тоглоод байгаа байхгүй. Тэгээд энэ Bloom гэдэг дээр доос мосыг тэгээд урамтууд авах юм аашаа. Тэгээд би тоглоомын явуулсан тоглож үзсэн чинь давж чадаагүй. Нэг юм counter шиг байлт мэлдэг юм тоглоом гэсэн. Тэгээд ороо тайдас тоглоод үзэх болно. Vana гэдэг энэ айгүй пороо төсөл лээ. Тэгээд энэ юугаараа пороо вэ гэхээр хүмүүс өөрсдийнхөө хувийн датагаа оруулж ирээд тэгээд pool дотор тэр датагаа оруулаад тэр датагийн хүмүүс хэрэглээд AI хөгжүүлэлтэд ашиглаад тэгээд тэгснийхаа дараа төлөө одоо жишээ нь датагаас ирсэн хүмүүс мөнгө олно. Тэгээд яг энэ бүх концептыг гэхдээ зах зээл дээр айгүй ихтэй юу. Оруулж ирж ерөөхдөө ярьсан төсөл байна болохоор энэ Ocean Protocol байсан. Тэгээ Ocean Protocol маань ер нь бол баг энэ зах зээл дээр нэлээд тэргүүлэгч хийж болохоор иймэрдөө ерөөхдөө нэлээд pioneer тэр хүмүүс ийм бодож яриаггүй байхад энэ AI-тай холбоотой юмнууд ерөөхдөө ярьж ирсэн agent-үүдээр ярьж ирсэн төслүүд нэг багхгүй. Тэгэхээр энэ Ocean Protocol-ийн яриад байгаа концепт бол яг энэ дээр бол яваад байгаа. Тэгэхээр энэ Vana маань Ocean Protocol-тай төслүүд юм хийх гэдэг юм л та. Тэгээд Ocean Protocol сүүлийн үед бас юу хийж байгаа юм бүү мэд. Тэгээ Vana-гийн хувьд болохоор 2 тэрбумын market cap тагаад байгаа байхгүй. Тэгээд энэ бас хараа намайг оросны дараа бас өсөж. Тэгээд энэ репортлтойгоо нэр лаг репорт болсон. Орос нь цоосох өсч айгүй нийтдээ. За энэ cookie fund гэдэг надаа энэ төсөл үнэхээр таалагдсан. Тэгээд бас юм ингээд premium content-тэй хэсгүүд бас байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ AI-тай холбоотой төсөл одоо хүмүүс ингээд идэвхтэй судлаад энэ зах зээл дээр нэлээд гүйцэд хэцүү болж байгаа үе дээр бол энэ жишээ нь тэр premium-ыг авчвал одоо гоё юм шиг байгаа юм. Тэгэнгүүт энэ 100,000 ширхгийг авах юм бол тэр нэгдэн тэгсэн чинь өнөөдөр энэ хоёр нуурцсан. Cookie да өнөөдөр ингээд 125% өссөн байгаа байхгүй. Тэгээд энэ чинь 100,000 ширхгийг авах тий $5,000 зарцуулж авах оролцож. Тэгээд энэ бол яг үндэ бол намайг энэ репортыг оросоод тийш 18 цент байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ репортын баг хамгийн амжилттай гэсэн баг энэ гэж таарч байгаа шүү. Тэгээд би өөрөө амар сонирхсан ч худалдаж авч амжааг гэсэн. Тэгээ ягаад гэхээр нөгөө нэг миний хэрэглэгүү чейн дээр байгаа байхгүй. Binance Smart Chain дээр байгаа гэх шиг гэсэн тоосон. Тэгээд авгасан чи 3 олцсон би тэгээ одоо тахад. Тэгээд дараагийнх нь болохоор Queen гэдэг манай Doconic болгосон зоосны хөлбөр байсан. Тэгээд
Allora AI network гэдэг нэг юм бас туслаад ирж байгаа юм билээ. Тэгээд энэ би энийг ойлгохдоо болохоор AI хэрэгжиж байгаа улсууд дээрээс нь infrastructure ерөнхийдөө support хийж байгаа улсууд бүгдээрээ орж ирээд ингээд нэг network л үүсгэх гэдэг шиг байна. Тэгээд ийм AI network бий болгоно гэдэг ярьсан байгаа байхгүй. Та тэгээд өөрсдөө ингээд ороод юмнууд ерөнхийдөө онцлуулсан. Тэгээд энэ context based performance нь илүү сайн байна гэдэг нэг юм chart оролцоод байгаа. Зүгээр ингээд AI-д ажиллаж чинь тэгээд context талаас нь сайжруулах юм бол ингээд алта баг гаргана гэдэг ийм зураг байгаа байхгүй. Яг ингээд ийм цаглаг юмуд биччихэн згсэн яг үүндээ бол жоохон ойлгомж муутай. Тэгээд ecosystem донд нь mode жишээ нь явж ах шиг байлаа. Тэгээд Delphi Digital, Polygon Captain тэр түрүүн оролцсон юм шиг байна. Тэр нэг юм system. Дээрээс нь сүүлд нь гарч ирсэн юутай холбоотойгоор AI agents-тай холбоотойгоор нэлээд анхаарал татж байгаа зөндөө олон төслүүд нэлээд дурдаад байгаа. Тэр Spore гэдэг төсөлтэй холбоо Spore гэдэг энэ Spore Fund гэдэг энэ миний хөгжүүлэлт гаргасан төсөл байгаа байхгүй. Тэгээд нэг юм trusted execution environment гэдэг юм зүйлийг одоо AI agent-д санд болгож байгаа юм шиг байгаа. Тэгээд хамгийн энгийнээр ойлгох юм бол энэ бол cloud гэсэн. Яг Amazon Web Services, Azure, Google Cloud Instance, cloud service гэдэгсээ сервер үзүүлж байгаа. Тэгээд яг хөө тэн дээр trusted execution environment гэдэг нь юу вэ гэхээр яг энэ graphic card-ныхаа төвшин дээр үүний датаны нууцлалыг ерөөхдөө хадгалдаг юм технологи шийдэл баггүй юу. Тэгээд энийг хамгийн анх ерөөхдөө Intel гаргаж ирсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор яг энэ шийдвүүдийг гаргаж ирсэн төсөл байна. Одоо secret network гэсэн шүү дээ. Та хэд санаж байгаа өмнөх bull market гэдэг нэг нэлээд ярьсан. Ойн лог нөхөж юм шүү дээ. Энэ secret network байна. Биднээс өмнө нэлээд ярьдаг байсан. За Arc гэдэг энэ шинээр гарч ирж байгаа AI framework гэдэг бас нэг юм. Тэгээд энэ хөө Arc man болохоор энэ rig гэдэг энэ хөө framework нөхгүй. Тэгээд энэ харьцуулсан энэ AI framework-уудыг хооронд нь харьцуулсан зургийг болохоор энэ мисар хийсэн байсан. Тэгээд энэ бас айгүй гоё чарт харагдчихлээ. Тэгээд энийг харж байна. Тэгээд энэ хөө rig гэдэг нь болохоор энэ Rust гэдэг програмын хэл дээр хийгдсэн билээ. Босноор хараад зарим Python дээр хийгдсэн. Тэгээд зөндөө олон ялгаанууд юмнууд харагдаж байгаа. Investment DAO Yay Network гэдэг нэг юм investment DAO болсон. Тэгээд энэ DAO гэж ааш би энэ дээр оос нэрэлтэж. Тэгээд үнэлийн айгу баг 1.4 сая долларын үнэлгээтэй Pancake Swap-аас Binance Smart Chain дээрээс авч байгаа. Тэгээд надад энэ юу н сонирхолтой санагдсан бэ гэхээр сүүлийн үед энэ хараа цайд санаж байгаа бол Move гэдэг энэ блокчейн гарсан байхгүй юу? Move гэдэг програмын хэлийг smart contract language зориулсан одоо тэрийг л нэлээд popular болгох чинь юм баха. Тэгээд энийг жишээ нь айгу баг үнэлгээтэйгээр авсан байгаа байхгүй юу? Энэ дээр орох хэдий X хийсэн. Тэгээ энэ болохоор 9 тэрбум доллараар үнэлж байгаа. Энэ бол надад бол overvalue санагдаж байгаа. Яг тэр энэ явахгүй хаа. Гэхдээ ямар ч зүйл энийг айгу хямдхан авсан байгаа байхгүй юу? Төсөл. Тэгээд өөр хит бас ийм амжилттай ихэд хөрөнгө оруулалтыг хийгээ явуулсан зэ. Тэр нь бас надад айгу анхаарал татсан. Echo Dot гэдэг нэг юм бас заяа early stage investment хийж болдог. Зооснуудыг өштэй зах зээл дээр гараагүй байхад ороод хөрөнгө оруулалт хийж болдог нэг юм сайт байгаа байхгүй. Тэгээд Америкээс хэрэгж болохгүй. Яг хоо Америкт амьдардаг монголчууд байх юм бол би Монголд амьдардаг юм гэж өөрийгөө хэлээд Монгол паспортод оруулаад ирэхэд бол болох юм бэлээ. Тэгээд Монголд байгаа асуудалд ямар ч асуудал байхгүй ингээд бүртгүүлээд хийгээд явж байна. Тэгээд Монголд байгаа хүмүүсийн крипто зах зээл дээр хамгийн том давуу тал нь бид нар Америкт байгаас болоод зарим airdrop-ууд авч чадахгүй алд ингээд ийм юмнууд явцдаг байхгүй. Наадхан Signature дээр би 30,000 долларын airdrop Америкт байгаас болоод авч чадаагүй. Тэгээд би 30,000 хүрнэ гэж мэдээгүйсэн л та. Тэгээд бид нэг хооог байхгүй. За тэр нөгөөс явах байх. Тэгээд дараад нь launch хийсний дараа би airdrop авсан байсан 30,000 хийсэн байна гэдгийг ухаарсан байхгүй. Тэгээд hybrid liquidity дээрээс би айгуух ерөнхийдөө бол том airdrop авсан байсан. Launch-аас аваагүй. Тэгээд их мэтлээ эмэр дөө. Тэгэхээр Монголд уусууд маань ийм гоё давуу талууд ерөнхийдөө бол байдаг байгаа шүү. Тэгээд энэ хүрээд ерөнхийдөө бол YouTube дээр тавигдах контент маань дуусчих. Тэгээд 2000 цоцлаад би нэг хоолойгоо хийлээ. Тэгээд бас спортгоо дууссан. Тэгээд дахиад спорт хийсэн. Тэгээд YouTube дээр сонсох баярлалаа дараагийн дугаар уулзъя.